Сайн байцгаана уу? Сонирхол татгуу подкастын үзэг сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Бидний ээлж нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бидний өнөөдрийн дугаарын зочноор Cardis Total Aesthetic салууны үүсгэн байгуулагч Гоо Зүйч, бизнес вумен багш те мөнхөгийн ариун дэлгэр хүрэлцээрж оролцоход бэлэн болсон байна. За өнөөдөр хүрэлцээрсээ бол маш их баярлалаа. За сайн байцгаана уу. Өнөөдөр бидний намайг урьсанд баяртай байна. Тэгээ биднийг хэлчихлээ яа. Нөгөө манай салон гэсээр байгаа биднийгээс сурсан байна. Тэгээд оролцохоо усанда баяртай байна. Тэгээд баярлалаа. Буу улсад амьдарч байгаа оюутан залуус маань гоо сайхан чар сурах сонирхолтой залуус байвал энэ яриаг бас сонсороо. Тэгээд бас арьс арчилгааны талаар бас дэлгэрэнгүй ярилцсан болно тийм ээ. Дэлгэрэнгүй чөлөөтэй ярилцаар яваа гэж бодож байна тий. За манай өнөөдрийн зочин маань ер нь Гоо Зүйч. За хүмүүс айгуу тэгж ярьдаг шээ. Гоо сайхан бол ертөнцийг аврагч. Юу лээ аврна те. Гоо сайхан ертөнцийг аврах. Тэгмээд ихний асуулт ингэж төрж байгаа байхгүй. Та ер нь ертөнцийн аврагчдын нэг юм уу? Тий. За угаасаа нэг Монголд ч ихсэн тэгж яригдаг те. Гоо сайхан ертөнцийг аварна гээл. Тэгэл одоо би яг нэг бүр багаасаа ингээд ээж мэж байгаа дагаал гоо сайхны салон өсч хүмүүс гэл явдаг байсан. Тэгээд тийм болохоор ертөнцийг аварна гэдэг бол үнэлэх гэж боддог. Тэгээ миний хувьд болохоор гоо сайхны ертөнцийг аврагч нэг бол мөн байх гэж бодож байна. Тийм. Ягаад гэвэл одоо ингээд ажиллаад 13 жил салон маань болж байна. Тэгээ ерөнхийдөө гоо сайхны салбарт 15 жил байгаа. Тэгээд яг өдөр болгон тэ ирсэн хүн болгонд баярлалаа гэж хэлүүлдэг ажил бол бас цөөхөн. Тэгээд айгүй их нөгөө нэг загтал мессеж хүлээж авдаг. Ингээд баярлалаа зүгээр л нөгөө таларснаа илэрхийлэх гэсэн юм аа гэв. Тийм болохоор бас жоохон өчөөхөн ч гэсэн те нөгөө нэг юу лээ дэлхийг аврагч нэг юм болов уу гэж боддог. Тийм аварцсан мэдрэмж бол айгүй тийм төсөөлөх гоё л юм шүү дээ те. Тэр талархлын сэтгэлээр илэрхийлэгдээд байдаг те. Олон юмтэй бас тусалдаг. Тийм зөвлөгөөдөг. За тэнгуү шууд одоо шууд гол ярианд орчих гэж бодож байна. Нөгөө Японд ирээд арсны асуудалтай хүмүүс аягүй их байгаад байдаг шүү дээ. Тэнгуүтээ энд одоо гоо сайханд орохгүйгээр ажил цаг нь хүрэхгүй байгаад ингээд өөрөө болвол яваад байдаг. Ер нь заавал гоо сайханд очиж арсаа арчуулах хэрэгтэй гэдэм эсвэл гэрээ аргаараа өөрөө интернет үзэж байгаа ч юм уу ямар нэг арга хэмжээ хатсан зүгээр гэдэг юм уу? Яавал зүгээр гэдэг. Ер нь бол штэ эхний ээлжинд өгөөд юу ч мэдлэггүй ч юм уу те тийм хүмүүс бол нэг удаа гоо сайханч дээр очисон зөв гэж боддог. Заавал одоо сар болгоо очих хэрэгтэй ч юм уу тийм бол биш. Ямар ч бас өөрийнхөө арьсыг одоо мэрэгжлийн хүнээс асуугаад ямар арьстай хүнд юу тохирохоо мэдээд гэрээ нөхцөлд яаж арчилахыг мэдэж авсныхан дараа гэртээ бол одоо арчилгаа хийх хэрэгтэй. Ер нь бол гэрээ арчилгаа хамгийн чухал гэдэг. Тийм тэрнээс одоо айгүйх нэ YouTube ч юм уу интернетээр арчилдаг. Ерөнхийдөө ингээ би хараад ингээ айдаг штэ. Яна эдгээр одоо арьсаа алхан дээ гэж одоо санаа зовдөг яг үнэндээ. Тэгээд юу Японы сэтгүүлүүд ч гэсэн их юм бас бодлаадаг. Тий, одоо чинь мэрэгжлийн хүний үүднээс ингээ харахад яа энийг хэрэглэх юм бол энэ ч амар болох нь гэдэг юм хүртэл байдаг. Тийм болохоор яг одоо гоо засалч хүнд те гоо сайхны мэрэгжлийн салонд очиод яриад сонгоод тэгээд чиглэлээ авах хэрэгтэй. Тий. Тэрнээс яг мэдээж нөгөө 7 хоногт нэг ч юм уу те сардаа нэг ч юм уу хаад одоо улирал солигдоход бол гоо сайханд очих хэрэгтэй байдаг. Арьс маань улирлаад агаад өөрөөр болдог учраас тийм болохоор ер нь бол хаяада очихыг бол зөвлөж байна. Тийм байн бол чадахгүй ч гэсэн тийм ээ. Тэгээд хоороо өөрөө. Тийм. Ерөнхийдөө бол 100% өөрийн гэрээ арчилгаа маш чухал байдаг. Тэгээд тэрний дараа нэмэлтээр одоо бодис солилцоогоо сайжруулахын тулд ч юм уу эсвэл одоогийн арьсныхаа байдлыг мэдхийн тулд ч юм уу хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн таарж байгаа үгээ мэдхийн тулд гоо сангастай нэмэлтээр гэдэг. Тийм. Тэнгүү таны түрүүний ярьсан яг ярианд донд орж ирж илээ. Одоо нэг инфлюенсер гээл янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж ирэл энэ надад бэлэг өгсөн гэж рекламадад байдаг. Тэрийг ер нь үзээд тах бол нэг л тийм бол зөв болоод биш юм биш үү? Маш буруу. Яг үннийг хэлгээд маш буруу. Ягаад гэвэл тэр хүмүүс чинь мэрэгжлийн хүмүүс биш. Тийм. Тэгээд одоо чинь би золлоо ч юм уу те мэндэ ч юм уу нэг юм өгөөд маа энийг чи хэрэглэх гингөө тэд нар чинь ажил нь учраас энэс амар гоё яасан гэл хэрэгсэн ч үгүйн мэддэхгүй тийм хүмүүс байдаг. Яг үнэндээ хүн болгоны арьс өөр учраас би буруу гэж юм л та. Яг тэр хүмүүсийн ажлыг бол хүндлэн мэдээж таалагдсан юм аа. Одоо танилцуулна гэдэг бол зөв. Тэрийг бол буруутгахгүй гэхдээ хүн болгоны арьс өөр. Тийм болохоор жоохон тэрийг дуурайж худалдан авах гэхээсээ илүү би өнөөдөр нэг юмыг голчилж хэлье гэж бодсон л та. Нөгөө нэг хүмүүс бүтээгдэхүүнээс хонгоо тэрэндээ арьсаа тааруулах гэдэг. Арьсандаа тааруулах биш. Тийм. Яг үндэ бол би ямар арьстай хүн бэ те? Тийм учраас миний арьсанд аль нь таарах вэ гэдгээ сонгох хэрэгтэй байдаг. Тэрийг ерөөсөө аюу буруу сонгодог. Энэ сайн гингүүд за гэж авчдаг шал өөр арьстай хүмүүс. Тийм.
Тэр айгу тэрийг хийх гэдэг ер нь бол айгуу чухал. Тэр ер нь арьсандаа тааруулаад бүтээгдэхүүн авах хэрэгтэй. Яаж ч бодсоор уг нь тэрний л зүг байгаа байна. Тийм болохоор нэг удаа гоо сайханчид очиж нэг чиглэлээ аваад хэрэглээ бүтээгдэхүүнийг мэдээд тэгэд гэрээ ачлаагаа сайн болоход болно. Тийм ер нь бол тийм. Тэнгүүт одоо нөгөө нэг нүрийн асуудалтай амар олон хүмүүс байдаг шүү дээ. Одоо батг хамгийн их. Тэнгүүт одоо гоо сайханч дээр очихоо нэг өөр юм хэлдэг. За арсны эмч хифука буюу арсны эмнэлэг байдаг шүү дээ. Энэ хоёрын одоо ялгаа нь юу гэх юм? Батгтай хүмүүс чинь зарим нь арсны эмнэлэгч бол зарим нь гоо сайханд очил ингээд хаашаа очихоо мэдгүй бас чиглэлгүй хүмүүс байгаад байж магадгүй. Ер нь бол очих газараа бас зөв сонгох хэрэгтэй. Тийм. Арсны эмнэлэг бол яхаа нөгөө нэг одоо ямар нэгэн арсны өвчин гэж байдаг шүү дээ, тийм ээ. Одоо тууралт одоо бүр идэхгүй том идээч байдаг юм уу юу нь мэддэхгүй тийм юмыг бол арсны эмнэлэгт очиод үзүүлээд цусны шинжилгээ өгөөд хеликобактери үзүүлээд тэгээд ямар ч сан ихний ээлжинд өргөслөө хурдан дарахын тулд өргөслийн юм уугаад тэгээд хамгийн түрүүнд өргөслийг дарах юм эмнэлэг бол хэрэгтэй. Гэхдээ эмчилдэггүй арсны эмнэлэг яадаг дотроосоо гайг болдог ч гэсэн гаднах одоо өдөр тутмын арчилгааг эмнэлэг хэлж өгдөггүй. Тэ идэгдэг. Буцаал болжингот буцаал гараад ирдэг. Тэгэл нөгөө нэг эмээ ухаа болоход буцаал гараад ирдэг. Яадаг вэ гэхээр өдөр тутмын хоол, унд, нойр тэр хүний амьдралын ритм тэгээ тэр болон тэр хүний өдөр тутмын арчилгааг эмнэлэг зааж өгдөггүй. Тэр хин зааж өгдөг, гоо сайханч зааж өгдөг ерөөсөө. Ерөнхийдөө бол гоо сайханч гоо зөөч дээрс нь би терапевт гэж явдаг. Одоо бьюти терапевт гэж яригддаг. Одоо эстетишн гэж дээр үеийн хэллэгэлтэй ерөнхийдөө мэрэгжлийн гоо сайханч. Дээрс нь одоо бол терапевт гэж айгүй яригддаг. Тэр нь юу гэхээр ерөөсөө эмчилгээ гэсэн утгатай терапи гэдэг үг тийм ээ. Терапевт гэдэг маань ерөөсөө энэ арсны асуудал гэдэг чинь зөвхөн гадаргын арсны асуудал биш, дотроос илэрхийлэгдэж байгаа юм. Тийм, стресс байж болно. Хоолой буруу идээд байж болно. Нойр дутуу байж болно. Ямар нэгэн асуудал байдаг. Тэрийг нь сонсоод, бичүүлээд тэгжиж тэр хүнд нь тааруулж зөвлөгөө өгнө гэсэн. Амьдралын хэв маягийн сонсож. Тийм, ерөөсө тэрийг нь одоо сольж ийж тэр хүний арьс гоё болно гэс гаднаас нь 1000 юм төрхэд нэмэр байдаг. Тийм. За тэнгууд та сая бас дурдж ин л та гоо сайханч гоо зүйч гэдэг. Тэнгууд ер нь тэр гоо зүйч гоо сайханчийн ялгаа нь юу гэдэг юм бэ? Айлсэл ижлэх юм уу? Ер нь бол анхан шатны хүний гоо сайханч гэж ярьдаг. Эхлээд тэ одоо гоо сайханч анх сурж байгаа хүн. Тэгээд сураад одоо мэрэгчлээ төгссөн нэг хэдэн жил ажиллаж байгаа хүний гоо сайханч гэж хэлнэ. Гоо зүйч гэдэг маань тоотлолтой бүхэлд нь одоо мэдлэгтэй хүний гоо зүйч гэж ярьна. Тэрэнд юу ороход мэдээч сайн нийтээ хооллолт биеийн хөдөлгөөн дотроос нь эмчлэх, гаднаас нь эмчлэх бүтээгдэхүүнээ сонгож өгөх ч юм уу те. Бүгд нийлээд тэгээд сэтгэл санаа хүртэл орон тэрэнд чинь. Тийм. Тэр нийлснээр чаддаг хүнийг гоо зүйч гэж хэлнэ. Тийм. Тэгэнгүүт нөгөө нэг эмэгтэй хүний гоо сайхан гэдэг нэг зүйл байна тий. Тэр гоо сайхан ер нь яг юугаар тодорхойлогддог юм бэ? Арьсны тэр туяарж байгаа гэрэлгийгээ ч юм уу тий. Тэр өнгөөр тодорхойлогддог юм. Тэр гоо сайхан гэдэг зүйл нь яг юугаар гэдэг илэрхийлэх эмэгтэй хүний юу? Тийм, эмэгтэй хүний. Ер нь эмэгтэй хүний гоо сайхан гэдэг бол тэр хүний авч төрсөн юмыг л хэлнэ. Авч төрсөн юу? Ямар гоё. Тэр хүний авч төрсөн бүгдээр гоо сайхантай. Бүгдээр гоё. Бүгдээр хөөрхөн. Бүх хүнд гоё юм байдаг. Гэхдээ тэрийгэ яаж өөрөө гоё, улам гоё болгох вэ гэдгийг гоо сайханч гоо зүйчхэн туслана гэсэн. Тийм. Тэрнээс бүгдээр гоо сайхан. Гоё инээгээд гоё яриатай хүн бол хамгийн хөөрхөн харагддаг. Тийм. Тийм учраас эмэгтэй хүний гоо сайхан гэдэг бол ерөөсөө айсцсан байгаа байдал өөрийн төрсөн тэр одоо хувь хүний юмаа гоё ингээд авч явж байгаа хүний хамгийн гоо сайхан утгаслантай бүсгүй юм болов уу гэж би боддог. Тэгээд гадаад гоо сайхан гэдэг нэг зүйл та дүнгийн сая дурдлаа. Тэнгүүд дотоод гоо сайхан гэж нэг зүйлийн талаар айгүй их яриад байдаг. Дотоод гоо сайхан гэдэг зүйл нь яг ямар зүйл юм бэ? За миний хувьд болохоор дотоод гоо сайхан гэж юу вэ гэх юм бол ерөөс тэр хүний одоо бодол тийм ээ негатив, позитив гэдэг айгүй чухал сэтгэлзээ байдаг. Тэнгүүд одоо жишээ нь хин нэг одоо чиний ус ихтэй яасан муухай ус вэ гэж харчих юм бол муухай л ус болно тэр хүний хувьд. Ямар гоё өнгөтэй, ямар гоё энэ айгуугой амттай хаа гэх юм бол гоё л харагдана. Тэгэж харж чаддаг хүнийг дотоод гоо сайхантай хүн гэж хэлж чадна. Тийм хүн ч угаасаа цаанасаа юм инээсэн царайтай. Гэрэлцсэн, нүдэн гэрэлцсэн тэгээ хүнтэй юм дотн нээж чаддаг. Тэгэнгүүт тэр одоо анх удаж байгаа хүн хүртэл ингээд сэтгэл онгоодог юм уу те. Яг нь мэдээж миний хувьд бол би тэгж боддог. Бас миний ажлын онцлог бас тийм байдаг. Тийм болохоор ерөөсөө юмыг одоо гоёо харж чаддаг, хүнийг магтаж чаддаг, хүнд баяр хүргэж чаддаг, баярлсан талархснаа илэрхийлж чаддаг. Тийм хүнийг л дотоод гоо сайхантай хүн гэж би боддог.
Тэнгүүт Япон Монгол хүмүүсийн тэр арсны онцлог ялгаа нь юунд тавьд юм бэ? Ерөнхийдөө арс нь ялгаагүй. Яг үнэндээ. Адилхан Аз учраас. Адилхан нөгөө уушиггүй жин шүү гэж яригдаг нөгөө нэг шар Азууд гэж яригддаг тийм ээ. Ерөнхийдөө бүгд адилхан. Яг л агуу нэмгэн тэгээд юм бордуу, шаргалтуу, цагаан дуу тийм арстай байдаг. Арс нь бол адилхан. Гэхдээ гол нөгөө амьдарч байгаа орчин нь өөр учраас өөр гэж хүмүүс яриад байдаг. Айгу үнэндээ нөгөө нэг Япон бүтээгдэхүүн Монголд хэрэглээд өөр нөлөө байдгүй ч юм уу те эсвэл Монголын бүтээгдэхүүнд Японд үйлчилгээ байхгүй юу гэж асуудаг. Тийм огт байдаг. Зөвхөн тэр хүн таарсан бүтээгдэхүүн болвол хаанхын ямар ч бүтээгдэхүүнийг хаанч хэрэглэж болно. Тэрөөс ялгаа байдаг. Хамаагүй гэж болж байна. Хамаагүй. Ерөнхийдөө бол яг мэдээж монголчин нөгөө хуурай өндөрлөг нарны илч айгүй юу таахгүй хурц ахгүй юу. Өндөр болохоор тийм. Өндөр болохоор. Тэгээд дээрс нь чийг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө яг нөгөө чийгшлийн илүү өгдөг ч юм уу. Тэ одоо крем Японд хахад крем гэдэг нь тосыг ярьж л дээ. Тэжээлийн тос нэг иймэрхүү жижигхэн хэрэгтэй байдаг хот Монголд жоохон нэмж хэрэглэдэг ч юм уу те. Тийм тэрнээс биш одоо Японы ийм чихтэй уур амьсгалтай ийм газрын бүтээгдэхүүн Монголд яаж таарч ийдгийг ч гэдэм үү те. Эсвэл Монголын одоо манайч Монголын нэг бүтээгдэхүүн бас салонд би ашигладаг. Тэр амар тослог юмд хэрэглэх юм бол хүний нөр муухай болох тийм бол ерөөс огт байдаг. Тааруулж хэрэглэх хэрэгтэй. Тэгээд тун бас чухал байдаг. Арс арчилгаа гэх тэнгууд ерөнхийдөө төсөөлөгдөнгөт нүүрэндээ л төрхөн гэж төсөөлөгдөд байдаг шүү дээ тий. Тэнгууд эмэгтэйчүүд ялгаагүй заа ингээд нүүрэндээ нүрээ арчлал байдаг. Усанд орж гарч ирчээд биендээ тос төрөхдгөө ч юм эсвэл тэгээд сурцсан хүмүүс байгаа дээ. Ер нь арс арчилгаа гэр бүтэн бие арсыг хэлэх бох тий. Арс арчилгаа гэдэг маань толгойн өвснөөс эхэл. Ерөөс. Орсо ичмай на кава боёо нэг л арсан штэ. Тэр чигээрээ тийм ээ. Тэгээд тэр хүний арсны онцлогоос шалтгаална. Маш хуурай арстай хүн бол бүхэлдэн төрхөж болно. Нэг их хуурайшаа захтнаад байдаг хүн бол биендээ бас нэг тос төрөхөд шаардлага байдгүй яг үнэндээ. Хүнээсээ шалтгаална. Гэхдээ толгой бол маш чухал байдаг. Үс тийм ээ. Шампуна зөв сонгох хэрэгтэй. Тэгээд усанд орж яхад бие угаадаг одоо савнгаа зөв сонгох хэрэгтэй гэдэг. Тэрнээс л ер нь эхэлнэ. Гоо сайхан гэдэг маань. Тэгээд яг нүүрэн төрхтэй бүтээгдэхүүн чинь үнэтэй юм чинь бүхэл биендээ төрхөж болохгүй шүү дээ. Тийм ээ. Хайр юм шүү дээ. Тийм ээ. Тийм болохоор боди болно, фэшиал гэдэг тустай байдаг. Гэхдээ фэшиала болж өгөл нүүрэндээ төрчээд үлдсэн хүзүү, декортэй нар тусдаг учраас адилхан. Тийм. Тэгээд гарныхаа. Энэ гурыг бол нүүрэнд голчилж нүүрэнд төрхтэй бүтээгдэхүүн хэрэглээд бусд нь одоо хуурайшдаг хүн бол боди юм тий. Ер нь би хуурашгүй зүгээр энгийн тослог арчдаг юм бол нэг их тийм тосууд шаардлагатай байхгүй биеинд бол шүү дээ тийм ээ. Нүүр бол арчлах мэдээж шаардлагатай. Яагаад гэвэл нар салхинд хүрдэг учраас. Ил байж байгаа учраас бие маань баг нар салхинд гардгөө шүү дээ нэг их тийм. Яг нөгөө зуны уйлаар далаа малаа одоо жишээ нь Японд байлаа гэхэд эсвэл Монголд тэ талтаар гараа сайхан бие шаарчаад хуурайшдаг арьсан. Угаасаа нөгөө нэг нарны гэрэлд хамаг нөгөө нэг юу уурчдаг байхгүй. Тийм болохоор тийм үед л төрөх жах хэрэгтэй. Нарны гэрэл гингүүт нарны тосны нарны туяа. Тий. Эрэгтэй хүмүүс чинь бас нөгөө нарны тос төрөхгүй юм. Ер нь нүүрэндээ юу ч төрөхдөггүй хүмүүс бас байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй ялгаагүй л ер нь нарнаас хамгаалж хэрэгтэй байдаг баг тий. Яг одоо би наад асуудалж яас агиих байдаг. Яг ингээ харахад адилхан насны заа эрэгтэй эмэгтэй хүн эрэгтэй хүний царай арьсны илүү гоё байдаг. Тийм үү? Ирчүүд илүү гоё арьстай байд. Ерөнхийд шүү дээ тийм ээ. Бүгд биш ч гэсэн ерөнхийдөө дунджаар тийм. Яадаг вэ гэхээр эмэгтэйчүүд хар залуугаасаа хэрэгтэй хэрэггүй баах юм дөрвчөнгөт арьс маань өрөвсөөд уучраа олохоо болоод янз бүрийн асуудал их болдог. Эрэгтэй хүмүүс нэг юм хэрэгэлдэггүй шүү дээ. Ер нь бол за яг самдаж байгаа нэг юм төртөөс Nivea гэдэг те. Манайхаа нөгөө Nivea төрчд боллоо гэдэг шиг тэрийгэ төрхөөл яваад ирсэн болохоор эсрэгээрээ баран яг гушдагч гарахад эрэгтэй нь илүү гоё арьстай байдаг. Тэгэхээр яг нөгөө нэг нарны тос гэдэг маань бас хоёр төрөл байдаг. Тэгээд нэг нь болохоор UV cut те UV-тэй нарны UV болон PA гэж байдаг тийм тийм нийлцэн нэг юм. Эсвэл органик гэж байдаг. Тийм. Тэгээ байгалийн гаралтай органик нарны тосыг бол ерөнхийдөө зөвлөмөр нь эрэгтэйч, эмэгтэйч бас хүүхэд. Одоо хүүхдэд төрөхдөг болсон. Бас хүүхэд төрөхдөг. Яг бол багаас нь одоо нарны ягаад л озоны давхарг маш цоороод одоо ерөөсө дэлхийн дулаар л айгүй асуудал болж байгаа шүү дээ. Тийм ээ. За ягаад би органик гэдэг маань тэрнтэй ч холбоотой байгаа. Тэгээд тийм учраас хүүхдэд хүртэл төрөх ёстой болсон. Тэнгүүд одоо Японд ч байна, Европод ч байна аюух тийм органик нарны тос гарсан. Тэр маань яг байгалийн гаралтай байгалийн ургамлаар игээд фитокемикал гэж яригд. Тэрний юу вэ гэхээр ургамлын өөрийгөө хамгаалах чадамжийг нь өөрт нь хүнд шингээгээд тэгээд хамгаална гэсэн үг. Химийн гаралтай нарны тос гэж байдаг. Одоо өнөө хүртэл одоо яг тийм одоо байгалийн биш химийн гаралтай тоснууд ш. Тэд нар маань одоо
өөртөө нарны элчийг шингээж аваад нүүрэн дээр чи химийн урал явагдаад дотогш нь оруулахгүй гэсэн. Тэгэхээр арьсанд маш муу. Арьсан дээр үйл ажиллагаа явуулаад химийн урал явагдаад байна. Тэгэхээр маш арьсанд маш муу байдаг. Яг үнэндээ. Тийм. Тэгээд дерманс түүхтэй холбоотой. Органик нь болохоор хамгаална. Зөвхөн хамгаалал урал явагдахгүй. Химийн гаралтай бүтээгдэхүүн гэдэг маань өөрийгөө кюшүза гэж яригдаг японоор. Кюшүза гэж сорж аваад нарны туяаг тэнгуут энэ дээр чинь химийн урал явагддаг арьсан дээр. Тэнгуут дотгошоо оруулахаар хааддаг. Тэнгуут арьс маш эмзэг болдог. Тэгээ нарны тус төрөхээр нүүрэн дээр юм гараад байдаг юм аа. Нарны тус төрөхээр улаагаад байдаг юм аа гэдэг хүмүүс чинь ерөөсөө тэрнээс болоод байгаа байхгүй. Химийн урлаас нь болоод харшлаад байдаг байхгүй. Тэрний он бараг төрхийг үн дээр байдаг. Тэнгуут та сая хэлж штэ эмэгтэй хүмүүс жоохноос ахвалал айгүй олон төрлийн юм хэргэлждэг гэж байна. Тэгвэл охтууд ер нь хэдэн наснаас эхлээд арьсан арчилж эхлэх юм зүгээр үү? Охтууд бол яхаа нөгөө нэг 15, 14, 5 гэдэг шилжилтийн насанд орохоос эрэгтэй хүүхэд ч эмэгтэй хүүхэд ч нүүрэн дээр нэм гарал янз бүр. Тэрээс бол арчлах хэвээр. Гэхдээ мейкап гэдэг юмыг дор хаяж 18 арчиж хийхгүй бол би ч 15 6 тата буддаг байсан янз алж өгдөгс би угаасаа амар батхтай арьстай байсан. Тийм болохоор тэгээд ч угаасаа гуусаагач болъё гэдэг болсон. Тэгээ зөв арчилж чадахгүй. Яа тэгвэл хинч зөв хүн заагаад өгдөггүй. За будчлаа гэд хэрийг нь арилгах аргын зааж өгдөггүй. Үлдээчдэг. Тэгээ дутуу цэвэрлсээр хагаад тэр нь хэдэн жил нэмэгч загтаршаад нүхжилт явагдаад цэвхтээд хуурайшаад батг болдог. Ерөөсөө. Тэгэнгүүт эрэгтэйчүүд банд нар тийм ээ. Залуучууд жоох хүүхдүүд буддаггүй штэ нүрээ. Тэгэхээр эсэргээрээ нөгөө бөглөрч бохирдох юм цөөн явдаг. За өсрөөл жоохон түлэгддэг. Тийм байдаг. Тийм. Тэгэхээр яг бүтээгдэхүүнээ бас зөв сонгох хэрэгтэй төрөхээр бол бас органик төрхөл тийм байна. За манай өнөөдрийн дугаарын зочноор Cardis Total Aesthetic салууны үүсгэн байгуулагч business woman тэгээд бас гоо зүйч багш ийм мэрэгчлээ ариун дэлгэр гэдэг хүн оролцож байна. За тэгээд бас ивент итгэгч байгууллагаар дурдъя гэж бодож байна. За сонирхол татах подкастын ивент итгэгчээр Lago Verde Residency хамт олон ажиллаж байгааг дуулахад таатай байна. Тэгээд Япон улсад хөдөлмөрлөж мөнгө хуримтлал үүсгэнгүүтээ эх орондоо байртай болгох тийм боломжийг олгож байгаа гэдгийг бас танилцуулъя тийм ээ. Тий. За тэнгүүт би бас нэг зүйл амар гайхаад явдаг. Энэ японочууд за яг нь Аз хүмүүсийн арьсны онцлог нь тийм төстэй байд юм байна тийм ээ. Тэнгүүт яагаад нэг тийм монголчуудаас ч юм уу нэг тийм хятадуудаас ч юм уу нэг тийм арай залуу харагдаад байдсан шүү дээ. Нэг тийм 40 50 настай ирнэ нэг 35 30 мөчтэй амар тийм залуу харагдаад шүү дээ. Тэр яагаад юу ямар шалтгаанаас тийм байд юм бэ? Яхаа нөгөө нэг бас нэг орчин байна л та тийм ээ. Орчин. Айгу хөнгөн шингэн гэдэг маань ерөөсөө саяны бас хүнд мэвако болохгүй тий гэдэгт бас холбоотой байдаг байхгүй юу? Ер нь бол тэгэл ингээл чимээгүй хүн шиг өөрийгөө ингээл хичээлээ. Тэгээ хамгийн хөнгөн шингэн байдаг асуудал нь бүр нөгөө нэг цэцэрлэгээс нь авахлаад бүгднгийн нэг юм юунд оруулцдаг. Спорт юмд. Клуб бүкацад байдаг бүгдээрээ. Тэгээд дугуулсан секц. Ерөөсөө их сургуульд хүртэл байдаг. Тэгэхээр их сургуулаа төгсдөл тиймэр явчихдаг байхгүй юу? Эднэр. Өөрийнхөө сонирхсан бүх юмар тэгээ явчих. Тэгэхээр нэгдүгээр биеийн одоо тэр юу айгу сайтай гэх юм уу да хөнгөн шингэн байдал. Тэрнээс нөгөө боди шигтэй хичээллээ хингдэг мингдгээс бол өөр асуудал шүү дээ тийм ээ. Хөнгөн шингэн байдал нэгдүгээр. Хоёрдугаар хоол унд нь айгу хөнгөн л дөө. Тийм. Тэгэхээр тэгээд нэгдүгээр тэр хөдөлгөөн байна. Хоёрдугаар хоол нь гуравдугаар яг уурын амьсгал бас чиглэг дулаан эрсдэс биш. Тэгэхэд ингээд царай зүсч гисэн тийм ээ. Бас тийм байдаг. Түрүүний таны нөгөө нэг ярьсан нарны тусан дээр дахиад нэг асуулт асуучих гэж бодлоо. Ер нь мейкап бас гэж ярьсан шүү дээ. Мейкап ер нь баг хийгээд хэрэггүй л гэж боддог байхгүй ер нь би. За тэгээд зөвхөн өглөө ингээд нүрээ угаагаад нарны тус төрхөөл гарцсан байхад тэгээ баг хамгаалч чинь гэж ойлгож болж байгаа зөв үү? Мейкап болон одоо тэр нарны тус болон нүрээ будаагүй гэдэг бас өөр л дээ тийм ээ. Мейкап гэдэг маань ерөөхдөө эмэгтэй хүний хамгийн гоё тэгээ өөртөө ихтэй байдлыг гаргаж өгдөг юм тийм ээ. Одоо гарч орохдоо ч юм уу тийм өнөөдөр хүртэл би одоо уянгаа гээд одоо Японд ажил хийж байгаа мейкапын мэрэгчлээ охиноор бодуулаад ирсэн. Тийм тэгээд баярлалаа тийм. Уянгаад баярлалаа. Тийм өглөө эрт бодож ирсэн. Манай зочныг ингэж те. Тийм тэгээд мейкап гэдэг бол ерөнхийдөө эмэгтэй өөртөө ихтэй болгодог маш гоё зүйл. Тэгээд арьс хамгаалалт бол биш. Тийм хамгаалалт бол биш. Тэгээд
хэрвээ арьсаа хамгаалтын талаар ярих юм бол нүрээ угаагаад чигшлээд хийгээд тосоод өрхөд нарны тосоод өрхөд гараа явахад бол зүгээр. Окей. Тийм. Тэгээ бас нөгөө нэг ийм интернетээр нэг хайхаар гарч ирчихгүйсэн. Нүүрэндээ тос төрчээд нарны тосоо төрхөнгүүтээ шууд гараа явчихдаг. Тэгээ нэг хэдэн минут болохгүй гараа явчихдаг. Бас юм наалддаг ч юм уу те. Эсвэл шингээгээ гарсан зүг байт юм. Дор хаяж хэдэн минут шингээхэн зүгээр. Яг нөгөө бас тосноос шалтгаална те. Гэл тайп уу, тосон тайп уу, milk type уу тэрнээс болно. Гэхдээ яг би зөвлөгтэй болохоор угаасаа одоо PMM гэж бахан хог шоос чороо кафун мафун байгаа штэ тийм ээ. Тийм болохоор нарны тос ч ингээ татдаг. Тийм учраас одоо чи манаас олгонд болохоор модны үндэснээс гаргаж авсан пудр гэдэг. Байгалийн гаралт. Тэр чигээр унтсан чи яадаг ч пудр. Тэргээр хөнгөнд дарж явах бол ястаа гэж бодож нэгдэгт. Хоёрдугаарт одоо би бас дардггүй л яасан л та. Тэгээ одоо маск зүгээд ингээ өргөдөд нүүр масктайгаа арьстайгаа өргөддөг шүү дээ. Тийм болохоор хөнгөн ер нь пудр бол тавьчих хэвээр. Тийм. Тэнгүүд маск гэснээс нөгөө одоо ингээ коронавирус ч юм те. Энэс үүдэлт хүмүүс ингээ бүгд маск зүдэг болчихлоо шүү дээ. Тэнгүүд ер нь тэр мейкапта жоохон тийм хайн хандаад нөгөө яг маскнаас дээдлээ будаж чачаад яг маскныхаа хэсгээ бодохгүй. Ерөөсө уруулын бодог зарагдах альцсан. Тий. Ингээ хаачдаг болохоор уруулын бодог одоо чинь би нэг органик дэлгүүрээс бас мейкап авдаг байхгүй. Ороход уруулын бодогнууд бүгд 50% хямдрал гэсэн. Нэг органик юм чинь бас нэг жилээс илүү халгаал тэгээд эвлэн багасаад ерөөсө зарагдах альцсан. Угаасаа маск зүүцэх юм чинь тий. Тэгээ эсрэгээр л зүгээр нөгөө өнгөлөгч ч юм уу тий. Тэрээс нүдэндээ айгу зарцуулдаг болсон цагаа нүд хөмсгөндөө. Бас өөрчлөгдөж байна тий. Өөрчлөгдсөн тий. Тий. Яг хурдан дуусаасаа л гэж би бодож л байна. Маск нь дургүй учраас. Уруулын будгаа аваад бас уруулмаар бодмаар шүү дээ. Янз янз юм. Мэдээ хүн угаасаа тийм charm point шүү дээ. Угаасаа уруулч нь уулын тийм данс тэгээ одоо яалтай байлаа. Тэгэл одоо нүдээр л бүгдээр ингээл яваа шүү дээ. Тэр маск гэж ярьчихсан гоч одоо ингээ маск зүгт энэгээр амар сэвхтэйд байгаа шүү дээ. Үрэгтэй байдаг. Тэгээ бас нөгөө нэг эмчнээс амьсгал дэшгээ гараад энэ хэсгээр ингээ сэвхтэйд байдаг асуудал айгүй ойрд гарч ин дээрэс нөгөө нэг өөрийнх нь уур амьсгал биш үү? Амьсгалж байгаа амьсгал чинь ихт ингээд битүү ангот нөхцөл бас авих явах. Тэрээс бас аашаар сарчилгаас өөрчлөгдөж ирж байгаа. Тийм. Гэхдээ сэвх гэдэг бол биш үү? Маскнаас бас нэг юм болоогүй. Тийм. Яг үргэж байгаа юм бол байгаа. Сэвх гэдэг нь нүүр тойрсон сэвх ерөөсөн нүдний хар бор биш үү? Азот тийм нүдтэй шүү дээ. Тэргээрээ ингээ харалцсан юу яадаг. Нарны элчиг татчихдаг. Тэнгүүд нүүр тойрсон сэвх үүсдэг. Тийм болохоор хар шил сайн зурж. Нүдний энэ бор өнгөнөөсөө болоод нөгөө хар өнгө чинь их нар шингээж авдаг. Тэнгүүд яг үнэнгээсээ татаад тэнгүүд нүүр тойрсон сэвх бий болдог. Тийм болохоор маш сайн хар шил зүүж байгаа. Нүдний нарны хамгаалалт, нарны хар шил ер нь. Нарны тосноос илүү нарны хар шил нь нүүр тойрсон сэвхнээс хамгаалдаг. Тийм. Тэгэхээр бас нэг сайн хэлж байгаа маскнаас болоод бас арш арчилгаан жоохон өөрчлөлт гарах бас асуудал байна тийм. Тийм ээ. Тэнгүүд бас Япон гэхээр өндөр насжилт өндөртэй орно тий. Тэнгүүд нөгөө өндөр насжилтын эсрэг ер нь нэг тийм нүүр будалт гэж байдаг юм. Нүүр будалтын цаашаа тэрний эсрэг одоо юу вэ? Өндөр насжилтын эсрэг юу гэсэн нөгөө залуу харагдуулах гэсэн үг. Тий. Нэг тийм ихөө залуу харагдуулах тий. Нэг тийм зүгээр нэг тийм залуу харагдуулдаг мейкап ч юм уу. Мейкап байна. Ерөнхийдөө гээд наснасаар хүний мейкап өөрчлөгдөж ярьдаг. Тааруулж будна гэсэн. Одоо жишээ нь залуу охин байх юм бол гоё сормоос нь амар уртаар ч юм уу тий. Тод уруулын будагтай байдаг ч юм аа. Тэгээд нас явах тусам нөгөө нөөр жоохон унждаг учраас хөмсгийн жоохон дээш нь буддаг ч юм уу. Жоохон чартгалуу будаж өгөн. Тэгээд одоо хацрын будаг байдаг ч тэрийг нь одоо юунд хүртэл өөрөө ялдаг. Өндөр нам нь хүртэл. Тэрэнд онцлогтон тааруулаад мейкап хийхэд бол аюу гоё юм. Залуухан мөрчлөө нэг юм муухай хичээгээгүй. Тий. Тааруулсан тэгээ гоё. Тунгийн тааруулсан айгуу тийм гоё юм. Их юмсаг харагддаг. Тий. Тэгээ одоо жишээ нь ингээл деншаа метро эднэр чинь 70 80 гарцсан бол амар гоё будцсан гоё юм. Ганган эмээнэр байдаг штэ. Тий. Ерөөсөө тэр будалтаа ч гэсэн бас мэдээж мэрэгжлийн хүнээс нэг удаа асуусан юм. Тий. 20 эдтэй 30 эдтэй 40 эдтэй 50 эдтэй ч юм уу. Тий. Зөвлөгөө авчих юм бол өөрийнх нь нүүрнийх нь одоо байдалд нь насанд нь тааруулаад бас гоё буудахад бол үнэхээр гоё харагддаг. Тэгэхээр гоо сайханчаас зөвлөгөөд гоо зүүчээс тийм таслалаа зөвлөгөө аавна гэдэг чинь өөрийнхөө цагийг хэмжинэл гэсэн үг шүү дээ. Интернетээр хайгаад тэгээ болсон болоогүй юм яагаад тэгээ туршиж үзээд байхгүй. Тэгээ хамгийн гол нь тэр чинь мөнгө цагны бас айгүй алдагдaltaд оролдог тийм. Одоо чи над дээр идэг охтууд зураг бариад ирдэг. Ширээгээр нь дөрөнгөө сайхан бүтээгдэхүүн аль нь ч таарахгүй. Арсандаа тааруулаагүй. Тий. Гоо сайхны бүтээгдэхүүн. Одоо чи нэг одоо хүн л энэ айгүй гоё гэл
хилцэн ч л авчдаг. Гоё болохгүй. Яагаад гэвэл эмэгтэй хүн чинь бас ялангуяа Монгол охтод аягүй арчаатай штэ. Бүгд л гоё болох хичээдэг. Оюутанч вэ, тэ мөнгө дөрөв хэцүүч байсан арсандаа хичээдэг байхгүй бүгдээрээ. Тэгээд гамбаарддаг тий. Тэнгүүд ширээгээр дүр юм авсан. Нөх наммаа өчнөө мам болцсон. Тэгээд таардгүй. Тэгэхээр над дээр анх ирэхгүй яасан юм бэ? Тэгээс манах тийм үнтэй биш шүү дээ. Яг арсан чинь тааруулаа хэлээд өгөө тэгдэг. Арсан дээр түрхдэг юм чинь би нэг ийм подкастнаас сонсон юм л да. Хүн хоолоо идж байгаа зүйл бол хүний илгээр шүгдээд цусанд ордог. Тэнгүүд арсанд түрхэж байгаа юм чинь шууд тэр чигээр ямар ч шүүл дургүйгээр хүний бие чинь гэдэг. Үс ч гэсэн бас ялгаагүй юм шүү лээ тий. Толгой хамгийн чухал. Одоо чинь усанд орж явахад хэрэгэлдэг юм хамгийн чухал гэдэг. Яа тэгэхээр бүх нөхөн годог. Тэнгүүд одоо амар химийн бодистой ч юм уу тий. Тим юм угаангот бүгдийг нь угаад авчдаг. Тэгээд одоо жишээ нь бүр эмэгтэйчүүдийн эмч хүртэл хэлж ийсэн. Японы тий. Амар тийм хуучин силиконтэй одоо янз бүрийн тийм хиймэл аргаар гаргасан шампунуудаар угаах юм бол тэр чигээр ороо саунд нь бөглөрдөг гэж байгаа байхгүй. Саунд эмэгтэй хүний саунд тий гих мэдчлэн тийм болохоор шампуна маш зөв сонгох хэрэгтэй. Тийм тэгээд толгойн нөх маш их байдаг. Хамгийн аюултай тийм. Тэгээд одоо шинэ нэг банд хэвтдээ шүү дээ октод амар хөөс мөс хийгээл янз бүр болол тий. Тэр хийж байгаа хөөсөө маш сайн сонгохгүй бол бүх биерээ шүгээд. Тий, арсны нөхөр шүгэд бүх хэрэг бийднэ байдаг. Тэгээ хоолноос яадаг гэхээр юу кислалтай байдаг шүү дээ, тий. Ходоодны кислалтай. Тэр чинь ихийг ингээ шүүгээд аваад өгдөг. Гэхдээ яг одоо орчин үеийн маш ихтэй хортой сахар ихтэй хадгалах бодис өнгө оруулагч амт оруулагч ихтэй юмнууд чинь тэр чинь шүүж чаддаггүй. Тэнгүүт бөөрөнд ч юм ямар нэгэн газар бөглөрсөөргээд өвчнээ бас үүсэл болдог. Гэхдээ арсанд хэрэгжилжсэнээс бас арай цөөрдөг. Бас жоохон шүүлтүр байдаг тийм. Тэгвэл ер нь л бас л би зөвхөн нүүр гэлтгүй энэ толгооныхоо өвс шампунаас ахвалал зөв юм хэрэглэх нь зөв. Тийм, ерөнхийдөө зүрхний дараах хамгийн том одоо чухал эрхтэн бол арс гэж явагддаг. Өсчин бол ер нь эмзэг газруудад байдаг хамгаалах хэрэгтэй. Тэр чинь бас бүгднгийн мүлчидэл нь авчиж болохгүй шүү гэж хэлжсэн. Тэгвэл эмэгтэйч чинь бас энэнгээр өстэй баймааргүй шүү дээ. Тэгэд үсээ ер нь яаж арчилж ивэл зүгээрээ тийм. За яг нөгөө нэг манай салонд эмэгтэйчүүдийн эмч совилогч маш их ярьдаг. Манай салон ч нөгөө өсний илүүдл үсийг одоо ургалтыг зогсоодог, гэрлийн үйлчлэгээ явуулдаг. Японд бол хэрэггүй гэж яригддаг. Хэрэггүй. Яг тэгвэл дээр үед хувц өмсдөггүй байхад тэр чинь хамгаалах хэрэгтэй юм байсан. Одоо бол хідэн давхар хувц өмсөөд, дотор хувц өмсөөд, дээрэс нь өмд өмдсөөд, тэрхүү өмсөхөд бол эсрэгээрээ байхгүйсэн дээр гэж Японд бол яригддаг. Тий. Эрүүл мэндийн хувьд ч тэр ирээдүйд ч гэсэн тийм. Ерөнхийдөө бол маш их одоо дотоод үсээ ч гэсэн маш их ахуулдаг. Тийм. Тийм болохоор бол миний хувьд бол байхгүйсэн тэр. Илүүдл өсний нэг гэж бол би хэлнэ гэж байна. Тийм. Тэгээд саяны тэ өөрөө яах хэрэгтэй вэ гэж ярьсан тийм ээ. Яхав нөгөө нэг хусах, ваксдах одоо крем төрхөж унгаахтай эсвэл лазер гэрэлд орох гэж байдаг. Хамгийн зөв арга бол гэрэлд орох байдаг. Гэрэлд орох. Лазерт орохыг хэлээд байна уу? Гэрэл лазерч өөр. Тийм. Миний фэйсбүүк дээр байгаа. Тийм. Миний лайв ч байгаа. Тэрний талаар ярьсан тийм. Тийм шал өөр. Тэгээ яадаг вэ гэхээр нэгдүгээр за хусын одоо бэрэтгээр те сахлын хутгаар хусахад яадаг гэхээр өнгөн талын хайрцаг бүгднийг хамт аваа явчих. Тэгэнгүүт маш хуурайш нь эмзэгш нь улаан дээрэс нь нөгөө нэг ийм өндөр нам байсан ус маань хатуураад ширүүн болж эхэлдэг. Тэрнээс нэмэгдэхгүй л те тэр юм аймаггүй ширүүн болоод эхэлдэг. Тэгэхээр өдөр болгон 7 хоногт нэг хусдаг байсан чи баг өдөр болгон хусахгүй болохоо байгаад эхэлдэг. За тийм болохоор тэр бол тийм юм. Тэгээд юу за хоёрдугаарт крем байдаг. Тэ гуйжуулдаг крем байдаг. Тэгэхээр ингээ гуйжуулдаг те. Тэр бол хамгийн аюултай юм. Тий. Яадаг вэ гэхээр одоо энэ дээр чинь дүрхийч өстэй за кремээ төрхлөн гингүүд гадар арьстай чинь нөхдөнд орсон жоохон өстэй чинь бүгднийг нь хайлуулдаг. Химийн аргаар. Арьстай чинь хайлуул ингээ бодлоо. Тий. Тэгэнгүүт авангууд улаагаа бирчээгээд бүр ингээд тэр нь харлаад сүлдээ өнгөн маш аюултай. Тэр нь барах уссан бас арай л тийм. За вакс гэж байдаг тийм ээ. Вакс гэдэг бол Азиудад тохирсон юм бол биш. Яг үнэндээ. Яг хямдхан дорхноо гоё болдог гэдэг талаасаа яг хийдэг хүн байдаг ч гэсэн Азиудад зориулсан юм бол биш. Яагаад вакс гэдэг юм байдаг вэ гэхээр шар үстэй Европ хүн эсвэл хар арьстай, бор арьстай тийм ээ. Одоо Африк гаралтай хүн болвол вакснаас өөр юм үйлчилдэггүй. Гэрэл лазерын үйлчилгээ авдаггүй байхгүй тэр арьснууд. Тийм болохоор вакс гэдэг юм байдаг. Тийм. Аз хүн болохоор гэрэл болон лазерт хамгийн тохиромжтой арьстай хүн.
цагаан гэсэн мөртлөө өснө хар үйлчлэгээ маш сайн авдаг. Ийм сайхан өөр таарсан тийм юм байхад ягаад албаар те өөрсөндөө таараагүй юмыг байн хийгээд байдаг вэ гэдэг бол бас жоохон асуудалтай. Тэгээд байн хийх юм бол арьс сундаг. Тэр чинь сун нь нэгдүгээр хоёрдугаарт одоо арьсны гүн хүртэл ургацсан байгаа ус чинь дотор цас алдалт явагддаг. Тэгэнгүүт нүхэн томроод ингээд унжаад тэгээд эмзэг газард бол бас өнгө нь харлаад тийм. Тэгээд тэрнээсээ өрөвсөл аваад бүр эмнэлэг явсан хүн ч зөндөө байдаг гэсэн. Тийм болохоор манай салон бол вакс хийдэггүй. Яагаад гэвэл би өөрөө органик натурал хүнийг одоо тий байгаагаар нь илүү гоё болгоод дээрэс нь яг илдүүлэх юмыг нь бол одоо орчин үед тий эмхтэн илүү гоё явах талаар нь боддог учраас гэрлээ үйлчлэгийг бол хамгийн сайн гэж хэлмээр байна. А лазер гэдэг маань бас өөр л тоо. Тий эмчилгээний асуудал. А лазер гэдэг маань гадна талаас нь одоо маш хүчтэй. Одоо арьсыг нь жоохон гэмтээдэг ч юм уу тийм асуудал маш их байдаг учраас нөө эмзэг арьстай тэгээд нөгөө экземтэй ч юм уу тиймэрхүү хүмүүст бол тохиромжгүй. Тийм бас өвдөлтийг маш мэдрэмтгий хүн бол бас тохиромжгүй. Өвдөлтийг мэдэрдэг юм шүү дээ. Айгүй өвдөлттэй тэгээд хүчтэй учраас. Гэрэл гэдэг маань ямар ч арьстай хүн таарна. Шал өөр гэрлийн урсгал байгаа юм л та тийм ээ. Тэнгүүд дотогшоогоо ороод гадар гарсанд ямар ч мөн үл байхгүй. Дотор байгаа тэр болцоо одоо юуг үүсгээд байгаа. Үсийг үүсгээд тэрийг л хатууруулчихна гэсэн үг. Одоо энэ тосны булчирхаагаад энэчнээс үс гараад ирсэн бол энийг хатууруулна гэсэн. Хатуурлангуйч нөөх чинь нялбас юм байгаа штэ. Тэжил аваа. Тэр нь тэжил авахаа болоод өгчөөд өөрөө унаад ирнэ гэсэн үг байхгүй. Тийм болохоор ямар ч нөгөө нэг тийм одоо хөлсний судал ч юм уу одоо тослогийн судал гэдэгт мөн үл байхгүй. Тэгвэл чинь нөгөө нэг лазерт орохоор эмгтээчүүд одоо жишээ нь бикини болдог шүү дээ. Саунд муугаар нөлөөлдөг. Гэрэл бол өөр тэгж муугаар нөлөөлөхгүй. Ерөнхийдөө бол лазер ч гэсэн нөгөө нэг байгаа бах тий. Дотгош орохгүй шүү дээ. Тэгтлээ орохгүй. Ерөнхийдөө бол энгийн, эрүүл ямар нэгэн эмгтээчүүдийн өвчнгөө одоо тийм хүнд бол хийж болно. Гол нь жирэмсэн хүнд бол мэдээж хийхгүй. Нэгдүгээр гормоны өөрчлөлт орсон учраас мас арьс нь эмзэг болсон байдаг. Хоёрдугаарт нөгөө нэг үйлчлэгээнд бас сул байдаг гормоны өөрчлөлт орсон байгаа учраас гуравдугаарт яг шууд бусч гисэн яг хэвлээд байгаа хүүхдэд тийм ээ ямар нэгэн нөлөө үзүүлж магадгүй гэдэг учраас яг бол хүүхэд хар нүдтэй тийм ээ нүдэн бүрлэг. Тэгэхээр мэдрэмтгийн нүдэнд нь муу нөлөө үзүүлж магадгүй гэдэг үүднээс жирэмсүнд хийдгүү болохоос ш эрүүл энгийн эмэгтэй хүн болвол лазерч байсан гэрэлж байсан саунд тийм сав хүртэл бол тэгтлээ нөлөөлөхгүй. За эмэгтэйчүүдийн гоо сайхан за угаасаа тэгэл яриа л байвал тэгэл барагдахгүй сэдв юм шиг байлээ. Тэгээд бас би нөгөө эрэгтэй хүн гэдэг байна. За эрэгтэй хүний хувьд нөгөө нэг хамгийн нэг түгээмэл асуудал нь сахал байдаг шүү. Тэнгүүд сахлаа ингээл өглөө болгон өдөр болгон ингээл хусгах нь аюу төвхтэй. Тэнгүүд Японд нэг тийм арга шүү дээ. Дамууц гэдэг. Дацсан мó тий. Дацсан мó. Өөрсдөө андуурсан дацсан мó. Тэгээд тэр ер нь эрүүл мэндэнд сөрөг нөлөөтэй юм уу байдсан аль эсвэл эрүүл эерэг нөлөөтэй байд юм уу? Тэгээ сая хэллээ л дээ. Нөгөө нэг гэрэл маань зөвхөн тэр булцанд очиж үйлчлээд ерөөсө бусад газарт муу нөлөө үзүүлэх нэгдүгээр хоёрдугаар эсрэгээр нь коллагийн гиалуроник гэл эластин гэдэг юмнаас арьс маань эрүүл одоо арьс маань бүрддэг. Тэрийг гэрэл маань эсрэгээр сэргээж өгөөд маш гоё арьстай болдог. Залуу. Тийм болохоор сахал хийлгэж байгаа хүн одоо маш ихсэн. Ялангуяа сэргээрээ юу? Тий. Сахлаа ингээд авахулж байгаа. Тийм. Илүүдлээс нэг гэрэлд орж байгаа маш их ихсэн. Гэхдээ манай хаагаа эмгтээчүүдийн салон учраас над дээр бол эрэгтэй хүн бол ирдэггүй би авдаггүй. Гэхдээ ойр хавцаа гэдээ маш олон менз гэж байдаг. Менз эстетик салон гэж байдаг. Тэнд бол сахал хийлгэж байгаа гэдэг нөгөө нэг үйлчлэгээ авч байгаа хүмүүс үү? Би болохоор зөвхөн нэг энэ сахал наагаад хийгээд байгаа юм болоо гэж бодоод байгаа. Нэг ч асуултанд л би хариулж байна. Эсрэгээр юу? Гайхаад бүр. Нүд мэдэн томроо тийм. Тогтоом байт юм байна. За. Бас тийм хүч байгаа л та. Тийм ингээ ургуулсан тий халдсан мөртлөө. За тэгээд нөгөө нэг одоо маш их ялангуяа Японд бол маш их хийлгэж байгаа. Яагаад гэвэл ингээд өдөр болгон хусаад ангууд эмзэг арьстай хүмүүс чинь арьс нь улам эмзэг болоод тэгээд бас аягүй их орой бараг л ингээд оройтонгууд тэгээд үдээс хойш баг ингээд урагчаад байдаг бас тийм хүмүүс байдаг. Тэр хүмүүс бол хийлгсэн дээр яагаад гэвэл байн хусаад хаар тэр чинь арьсанд маш нөгөө нэг муу нөлөө үзүүлдэг учраас тийм. Ялангуяа нөгөө нэг Японы телевизийн нэвтрүүлэгчид нар чинь сахлаа уруулсан хүн жоохон болдоггүй. Тийм учраас тэд нар бол маш их явдаг. Дээрээс нөгөө нэг телевиз одод болон спортын хүмүүс эднэр бас маш их хийлэгдэг. Гэхдээ яг нөгөө нэг эмэгтэйчүүдээс илүү
олон удаа орох шаардлагатай байдаг. Эрэгтэй хүн. Энэ гэхдээ айгу зузаан хатуу усах тий. Хатуу яагаад гэвэл эрэгтэй хүний гормон гэж юм байдаг. Тэр маань одоо нэлээд юм хатуу ширүү ус байдаг учраас одоо эмэгтэй хүн доор хаш 8-аас 12 удаа ороход ургахаа боллоо гэхэд эрэгтэй хүн бол нэг дахин 20 удаа ч юм уу тий орох шаардлагатай. 2 дахин их орж шүү. 2 дахин их орох шаардлагатай. Гэхдээ бол мэдээж байхгүй болно, ургалт нь ч багасна. Бас бүр байхгүй болгодгүй маа гэхэд ядаж тэр сахалны чинь үс нь нарийсаад ургалт нь удаашраад эхэлдэг байхгүй. Тэгэхээр айгүй өөрт нөгөө нэг тааламжтай амар болдог. Тийм байдаг. Тэгээд бас сагалнаас гадна бас Японы ламнар бас толгоонд хийлэгддэг. Амар юм халзан хүмүүс амар их байдаг. Тэгээд бас. Тийм хүмүүс бас болох юм уу тий? Яг болох нь болно. Гэхдээ айгүй өвдөлттэй байдаг. Мэдрэлийн системтэй ойрхон учраас тэгээд ерөнхийдөө сахал болон хүзүү энэ хавцаагаа хийлгэж үтсэн эрэгтэй хүн бол ер нь мэднэ л дээ. Өвддөг. Тийм. Тэр биенээс илүү нүүр илүү жоох эмзэг байдаг. Эрэгтэй хүн шүү дээ. Эмэгтэй хүн бол яах ч юм те. Тийм болохоор өснийхээ хатуун ширүүн тэгээ гол нь эмзэг газараасаа шалтгаалж жоох өвдөлт ихтэй ч гэсэн мэдээж хийлгэж байгаа бол маш их байдаг. Тэр бүр мөлдсөн халдсан болох бас тийм нэг стилт хүмүүс байгаад байдаг тийм. Ялангуяа ламнар бас Японд ч олон төрлийн буддын шашин байгаа шүү дээ тийм ээ. Өстэй ч хүн байгаа, усгүй ч хүн байдаг. Тэд нар бас ламнар бас аягүй их толгоондоо дацмог тийм нүрээрээ хийлдэг. Тэнгүүд одоо танд ийм жишээ тохиолдож ирсэн үү? Амар өвдөлт мэдэрдэг гэж штэ. Яг ингээ үсээ дацмог хийлгэж байгаа л шууд өвдөөл орилол зүгтчихсэн үйлчлэл байдаг. Байхгүй. Яг тэгвэл манайх ихтэй хүн авдгүй нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаар заахаа эмэгтэй хүний жоохон эмзэг хүн байж л тэр чинь тэр хүний айрсанд нь тэр хүнд нь тааруулж хийж байгаа учраас хийжээс өвдөлттэй нь бол би мэдүүлдэггүй. Заваадаггүй. Ер нь ингээд гоо сайхны бүтээгдэхүүн гэхээр нэг брэнд байгаад тэрийг ингээд сетер нь хэрэглэх юм бол аюу сайн юм уу гэж ярьдаг. Тэнгүүд бас өөр брэнд бүтээгдэхүүн холиод хэрэглэж байгаа хүмүүс байгаад байдаг шүү дээ. Ер нь хольж хэрэглэсэн зүгээр юм уу эсвэл заавал сетер нь хэрэглэсэн зүгээр юм уу? Ерөнхийдөө бол одоо би өөрөө органик гоо сайхан жуулаад одоо 12 жил болж байна. Тэрний өмнө би маш том Японы 50 жил болсон гоо сайхны одоо бүтээгдэхүүнтэй компанид ажиллаж исэн. Тэгээд ерөнхийдөө бол дээр үед тийм ээ дайны дараа брэнд гэдэг юм бий болгоод мөнгө олохын тулд олон хүндтэй масса тааруулж одоо сетер нь зараад сетер нь зарах юм бол их орлого олно тийм ээ тэгээд сетер нь л хэрэгэл сайн гэдэг юм толгоонд нь инпут болгоцсон байгаа байхгүй яг үнэндээ бол таарсан юм а сонгоо хэрэглэж болно тийм гэхдээ нөгөө нэг болж өгөл натурал органик юм дуртай хүн бол олон одоо бүтээгдэхүүн байж болно. Жишээ нь манайх одоо 4 бүтээгдэхүүн салуунд би ашигладаг. 4 компани бүтээгдэхүүн байгаа. Гэхдээ дөрвөлээ органик натурал бүтээгдэхүүн байгаа. Тэрний одоо шин эдний лошн хэрэглээ, эдний ойлын хэрэглээ, энэний савн хэрэглэл нь бол болно. Тий. Яг л бол ялгаагүй. Адилхан л ер нь бүтэцтэй ойролцоо байдаг. Сонирхлоороо бас илүү энэ хүний арьсанд одоо жишээ нь золоод энэ блюмийн лошн. Гэхдээ одоо гуамарлын ойлны илүү таарамж гэдэг юм уу тэрийг нь сонгоод ингээд ярилцаад бас өнөрөөрөө ч гэсэн сонгож авч болно. Заавал сет гэдэг юм бол байхгүй. Гэхдээ яг хүний нөөрэнд юу хэрэгтэй гэдэг хэр мэдээж цэвэрлэхийн тулд савн байх хэрэгтэй. Дараа нь цэвэрлэгч ч юм уу байх хэрэгтэй. Ус буюу лошн байх хэрэгтэй. Тэр манд хөлсийг нөхөж өгнө. Тос буюу одоо тэр тослог тийм юм байх хэрэгтэй. Ус тосноос хүний арьс бүрддэг учраас заавалчгүй хэрэглэхэд хэрэгтэй гэсэн юм байдаг тийм ээ. Наанда ч одоо энэ дөрв байгаа байхгүй юу. Тэр дөрв сконактэй мүү? Энийг хэрэглэсэн дээр ягаад гэвэл эрүүл залуу арьсаа авч үлдэхийн тулд ч юм арчилгаанд. Тэрс бусдыг нь бол хойлоод хэрэглэж болно. Тийм. Тэгэхээр чин за тийм ээ тийм аюу сонирхол юм байна. Гэхдээ би бас нөгөө эрэгтэй гэдэг утгаараа жоохон нэг эрэгтэй хүний одоо нэг тийм гоо сайхны арьс арчилгаа гэдэг талаар асуухыг хүсэж байна. Тэнгүүд нэг арчаатай ирэх хүн гэж яриад байдаг шүү дээ. Өөртөө арчаатай тийм. Тэнгүүд тийм яаж арчаатай ирэх хүн болох хэвтэй юм бэ? Одоо өдөр тутамдаа өөрийнхөө арьсыг яаж торлох хэвтэй юм бэ? Эрэгтэй хүн. Тийм тий. Эрэгтэй хүний арьс ерөнхийдөө хоёр төрөл байдаг. Айгүй тослог арьстай, тос хөлс их ялгардаг хүн эсвэл маш хуурай эмзэгдүү арьстай хүн байдаг. Тэгээд тэрэндээ тааруулаад бүтээгдэхүүн хэрэглэж болно. Гэхдээ наан талын би сая хэлсэн шүү дээ тийм ээ. Ямар ч өглөө оройд заавал хүнээрээ сандаж явах хэрэгтэй. Гэхдээ нөгөө нэг химийн гаралтай биш органик. Одоо тэр аяг тавгаадаг юмны орц ороогүй савнгаар эрэгтэй ч эмэгтэй ч вэ. Өглөө босоо заавал нүрээ сандаж явах хэрэгтэй. Орой ч гэсэн. Тэрийг заавал хийх хэрэгтэй. Тэгжээж унтжах хооронд ялгарсан тос, хөлөс тэр маань авагдчихж дараагийн шинэ арьсыг бий болгодог учраас өглөө босон гутаа зөвхөн усаар ингэж явах бол бас тийм сайн биш. Хуурай шатдаг.
хуурайшдаг хүн. Батг гардаг хүн илүү батганд гарах гэдэг. Их тослогдох гэдэг. Тийм болохоор нэгдүгээр өөртөө таарсан савн хэрэгтэй хүнд. Хоёрдугаар ус тоснос арьс сая бүрддэг гэсэн тийм ээ. Болж игэл тоник буюу лошн буюу ус чийгшүүлэгч хэрэгтэй. Хоёрдугаар яг хуурайш гаддаг ч юм уу тослогтой батг гарах гаддаг хүн таарсан хоёр тосоо хэрэгтэй. Ерөнхийдөө энэ гурав байхад ер нь л хэрэгтэй болно. Гадаа нар салхинд удаан байдаг ажил хийдэг ч юм уу одоо дээр ээж те нөгөө нэг гадагш аваад уулахад давраад далаад очдөг үедээ бол нарны тос жоохон сайн хэлсэндээ натурал органик гаралтай нарны тос төрөхөд л ер нь болно. Тэгээд мэдээ шампуна зөв сонгочих юм бол ерөнхийдөө нөгөө нэг хатуу шампунь бас айгүй сайн гэж одоо яригдчихэж байгаа тийм ээ. Нөгөө савн шиг. Тийм Монголын нөгөө Рапар левел үү тийм бас юу лээ тийм бас компани байдаг. Тэгээд бас нөгөө нэг англих ч гэсэн байдаг. Ерөнхийдөө хатуу савн нэг байхад толгоо уугаад тэгээд ерөнхийдөө нэг зүгээр нүүр гарын савгаар бий байхад л баг болдог. Тэгвэл эмэгтэйчүүд ч одоо байн юурын дөрөнгөд битүү юм уу болчих. Тий, ерөөсө хэрэггүй. Эмэгтэйчүүд бол all in one гэдэг бүх юм багтсан нүүр үс. Ер нь баг болно. Яг л нүүр боддгоо нүүр цэвэрлэх шаардлага байдаггүй. Мэдээж мейкап хийдэг те эрэгтэй хүн бол бас тустай асуудал л та. Тийм болохоор ер нь энгийн эрэгтэй хүн бол тийм зүйл байх. Өдөр тутамдаа байхад л болоо. Тэгээ хаяад яг нөө менз эстетик гэж яригдаг тийм ээ. Эрэгтэй хүн зориулсан одоо нүүрний гоо сайхны тийм салонд бас хаяа очиход бол зүгээр. Тийм. Эмэгтэй хүн чинь тэгвэл нүрээ будаад илүү юм хэрэглээд байгаагаа хэрээр илүү арчилгаа хэрэгтэй болоод байна. Тийм. Тэгээ бас ачаал нүрэнд нэмэгдээд байна. Тийм. Тэгээ зөв хугацаа бас их зарцуулж байна. Тэгээ тэрийг зөв хэрэглээд явхад бол гоё шүү дээ. Тийм. Бас. Атангууд будаг гингүүд орчин үед энэ маскнаас ч болоод тэгж нөгөө нэг арилдгүй будагнууд байдаг шүү дээ. Ерөөсөө юмд ингээ хүрхээр ингэж хүрэгдүүлдэггүй ингээ арсан тэрчээр тагч. Тэр бас нэгэн л химийн гаралтай зүйл хэрэгжилж байгаа хамгийн муу. Тийм. Хамгийн муу. Тийм. Одоо жишээ нь би нэг жишээ татъя л та тийм ээ. Хүний арьс чинь дүүрэн амьсгалын нүхнүүд байгаа шүү дээ. Арьсны нүхтэй бүгднийг бүгэлчдэг байхгүй тэр чинь. За тэгээд тэрийгээ за арилгахын тулд дор хаяж 20 минут шаардлагатна. 20 минут. Тийм. 20 минут хэрвээ орой цэвэрлж чаддаггүй хүн бол тийм юм таарахгүй гэсэн. Бүглэрсэн чигээр унтаад байна гэсэн үг. Тэгээд арьсны амьсгалахгүй. Тэгээд тэрийг маш муу цэвэрлдэг нэг жишээ би хэлээ л дээ. Манай Монгол охтуудаас би аягүй сонссон. Яадаг хэр нэг цэвэрлэгч усаар арчиж хүн шингээж байгаа. Зүгээр л ус ээжтэй цэвэрлэгч ус ээжтэй. Тэргээр ингээд энэ аюу органик гоё гэсэн мэс ингээд амар мат тийм нүх хамгийн бөглөсөн юм тэргээр зүгээр өрөөд тэг болоо. Тэгээд яг савндаа. Тэр бол хамгийн муу арчилгаа. Зүгээр нэгдүгээрт арсыг тэгэж өөрч цэвэрлэнэ гэдэг бол маш эмзэг болгоно. Хоёрдугаарт хуурайшилтна. Гуравдугаарт нүхээ бүр бөглөждөг. Тэгэхээр яадаг вэ гэхээр нүхээ бөглөхөөр юу үүсдэг вэ гэхээр тостой кострол хайрлын 5 жоохон имэйл хий төсөөл заа яа. Ерөөсө нөхчөнд тийм болцсон байгаа. Арсны нөхч. Тэнгүүд гадаргын ингээд угаасан мөртлөө доторх нөхч нь тостой кострол болцсон гэдэг бөөрөнхий. Наалт тэр нь гарч ирээгүй. Зөв цэвэрлээг учраас гаргаж ирч чадаагүй. Тэнгүүд ахаал маргааш нөхөө будсан штэ. Давхар бодоо. Тэнгүүд улам тэ донд гэх чинь улам нөхч нь ингээд томроолно. Тос чинь томроод ихсэл нөхөр нь тэлээлээ гэсэн үг тийм. Тийм ийм том нөхчлөлттэй бол тэнгүүд хамрын нөхчлөлт гэн хар батгаал гэн цагаан батгаал тэлээд штэ. Тийм амьсгалгаал тэлээ тэнгүүд улам тосоо нэмээд байгаа байхгүй. Тэ гаргаж ирч чадахгүй. Бүглүүлэн. Тийм. Тэгэхээр юу өсдөг гэхээр хуурайш. Гаднаас 1000 одоо скин кер хийгээд нэмэггүй орохгүй. Тэгвэл тэр арилгадаггүй будаг бол нэлээд цэвэрлэгээ хэрэгтэй. Хэрэг буудсан бол. Гэхдээ ерөнхийдөө бол өдөр тутам тохирсон юм биш. Тэр чинь тайзан дээр гардаг үед ч юм уу. Жишээ нь одоо онгоцны үржлэлэгч одоо 20 хэдэн цаг онгоцонд нисэх ч юм 10 хэдэн цаг нисэх үедээ ч юм уу. Тийм үедээ болохоос өдөр тутамд бол тохирсон юм бол биш. Болж өгвөл хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Өнөөдрийн зочноор Cardis Total Aesthetic салоныг үүсгэн байгуулагч, гоо зүйч, бизнес вумен Мөнхөөгийн ариун дэлгэр хүрэлцээж оролцож байна. Та бас ярьсан шүү дээ. Япон Монгол хүмүүсийн арьсны онцлог ялгаа нэг тийм байдаггүй. Тэнгүүд бүтээгдэхүүн гэдэг зүйл байна тий. Монгол бас одоо тий тэр бүтээгдэхүүний гоо сайхны бүтээгдэхүүний индастри бас хөгжиж эхэлж шүү дээ. Үйлдвэрлэл. Тий үйлдвэрлэл тий. Тэнгүүд тэр одоо ялгаа гэж байд юм уу? Илүү тийм Монголын талд тийм natural таны түрүүний ярьсан шиг тийм natural байж чадчих гинөө. За би хана өөрөө мэргэжлийн зүгс Монголд одоо амьдралгүй 18 жил болж байгаа учраас бол яг дотор нь амьдраагүй болохоор сайн мэдгүй ч гэсэн миний мэргэжлийн үүднээс би бол байнга тэр чинь антена тий асаагаа судлаа. Тэгээд ойрд бол надлангоос эхлээд нэг клуб хаус эднэрт Монголын гоо сайханчид болон
тийм үйлдвэрлэгч хүмүүстэй холбогдоод яриад ингээд рүүм нээгээд ярилцаад ерөөхдөө тийм хийдэг. Тэр бол маш би бол амар баяртай байна. Ирээдүйд ер нь яг нөгөө нэг заахад тэрийг дараа яриа. Тэгээд нөгөө нэг Монголын бүтээгдэхүүн, Японы бүтээгдэхүүн аль нь чанартай, аль нь натурал вэ гэж сайн асуулаа шүү дээ, тийм ээ. Ерөөхдөө бол мэдээж Аз хүнд тааруулсан юм Монголын бүтээгдэхүүнээ Японд хэрэглэж болно. Японы бүтээгдэхүүнч Монголд хэрэглэж болно гэсэн чинь тийм ээ, тэр хүний арсанд л хэрэг таарсан бол тэгээ манай Монгол бүтээгдэхүүнд хоёр төрөл байна л да. Тэгээд яг ингээд нэрийг хэлэхгүй ч гэсэн ингээ органик гэж бижиж мэдчихсэн арын харахаар нийл химийн бодис. Найрлага, хотлаа. Тийм. Гэхдээ айл компани гэдэг нь хэлэхгүй. Тэр чинь бас тэр хүний ажил. Гэхдээ яг би бол өөрсдөд нь мэйл бичсэн. Ингээд хүнийг хуурж болохгүй шүү. Ард нь маш их химийн бодис орсон. Зөвхөн нэрчил органик. Тийм. Мөнгө авч иж хүнийг хуурж болохгүй шүү гэдэг талаас нь би бол мэйл зээл биччихдэг хүн л дээ. Нөгөө дугаа яаж чадахгүй. Тийм. Яагаад гэвэл зүгээр өнгөрч чадахгүй. Тэнгүүт яагаад органик гэсэн бэ гэсэн зөвхөн хэрэгсэн тэр чацарган ч гэдэг юм, гүүний саман ч гэдэг юм, хоньны сүл нь органик байгаад байхгүй юу? Тэнгүүт органик гэж нэрлэлсэн. Тэгээ ард нь бөөн химийн бодис, хадгалах бодис, одоо тэнцвэржүүлэх бодис, өнөр оруулагч бүгд байгаа байхгүй юу? Ерөөс аймаар юм. Тэгээд ерөнхийдөө химийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн гэдэг маань нефтээс гаргаж авдаг CQK гэж яригдаг. Нефтийн хаягдл ахгүй юу ер нь бол. Нефтийн хаягдл нүрэндээ түрхээд ш. Тэгэхээр гялтганаад ингээ нүүр чинь одоо тослогдоод батгашаад байдаг. Юусэн нефтийн хаягдл хэрэглээд байгаа. Химийн найрлага орсон бүтээгдэхүүн бол нефтийн хаягдлаар ирдэг. Нефтийн хаягдл уус гэлцрэн л орсон байд ерөнхийдөө. Тийм тэр чинь яг хуурайш болохгүй ч гэсэн сайжруулдаггүй. Улам муудаал гэдэг. Тэнгүүд улам муудангууд энийг нэмээд авчих гэх сетер зарах гал ингээл маркетинг яваад шүү дээ, тий. Яг л би дотор нэсэн хүн болохоор сайн мэдэж байна. Ерөөсөө тийм байдаг. Органик бүтээгдэхүүн гэдэг маань ургамлаас гаргалж авсан эсвэл амтны гаралт гэж хоёр төрөл байдаг. Ерөнхийдөө бол ургамлаас гаргаж авсан илүү хүнд шингэц сайтай байдаг. Тийм байдаг. Тэгээд Монголын бүтээгдэхүүн нэг тийм төрлийн бүтээгдэхүүнүүд байна. Гэхдээ яг одоо ингээ хөгжиж байгаад нь амар баяртай байдаг. Өөрөө Монгол бүтээгдэхүүн Японд зарах юмсан тий оруулаад ингээд Японы зах зээлд хүргэхийнсэн гэж би өөр айгүйх боддог байхгүй. Тийм болохоор мэдээж айгүй баяртай. Ахаад өөр нэг компани болохоор одоо байгалийн гаралтай натурал гэж савнч хийгээл янз бүрийн тос хийгээд байдаг. Тэр бол айгүй мундаг. Японд ч гэсэн орж ирсэн л дээ. Тийм манай салонч гэсэн байгаа. Ламур. Тийм. Ламур бол Монголд яг үйлдвэрлэгдээд одоо гадагшаа гаргаж байгаа компани нэг шүү дээ, тийм ээ. Дэлхийн зах зээл хичээж байгаа айгүй мундаг. Тэгээ ерөнхийдөө байгалийн гаралтай, ургамлын болон амтны гаралтай байдаг ламуурын хоньны сүл мөлтэй нөгөө нэг адууны юм хэрэглэсэн эсвэл органик одоо натурал одоо ургамлын гаралтай тосмосоор хийгдсэн тийм хоёр төрөл байдаг. Тэднийх болон тийм маягийн хийгдсэн бүтээгдэхүүнүүд улам хөгжөөсэй, тийм газар улам их болоосэй гэж би боддог. Японч болохоор хөөх нөгөө дайнд ялагдангуудаа айгүй ядуу орон болсон. Тэнгүүт эмийн компаниуд Америкаас тусламж аваад маш их хөгжсөн. Тэнгүүт эмийн одоо химийн аргаар яаж мөнгө олж яаж хөгжих ихийг ерөөсөө тэр масс баг зарлаар ихийг юм. Тэгээд 300 йенээр гардаг одоо крем биш үү тосоо 3 манаа зардаг байхгүй юу? 300 юм 3 манаа. Гэх мэтчлээ. Японы органик бүтээгдэхүүн гэж одоо чинь манай Japanese Herbal Oil Skin Care бүлэм гэдэг одоо салондоо би хэрэглэдэг. Энэ маань органик яг гар хийц бишээ. Мэдээж нөгөө юугаар органик үйлдвэр гэж байдаг. Тэнгүүд бүгднийг одоо ингээд органик гэдэг чинь юу вэ гэх юм бол ерөөсө 3 жилээс дээш химийн бордооч хэрэглээгүй одоо газар хөрсөнд химийн бордоо хийхгүйгээр ургуулад хадгалах бодис өнөр оруулагч эднэр хэрэглэхгүйгээр бүтээсэн юм ч органик ч яриад байгаа юм шүү дээ. Ургамал нь бас химийн бодис оруулах шүү дээ. Тийм, хөрс нь бас тэгж хийдэг. Тэг хадгалахтаа бас тийм. Тийм учраас тэрийг нөгөө нэг органик гэж ярина. Тэрнээс биш зөвхөн нэг хин ширхэг одоо юм нь органик байлгаад органик гэж хэлж болохгүй. Химийн бодисоор борцсон ч гэсэн бүгд натурал бол натурал гоо сайхны бүтээгдэхүүн гэж яригддаг. Натурал органик гэж бас өөр. Тийм учраас Монголын бүтээгдэхүүн, Японы бүтээгдэхүүн бас тийм 2-3 төрөл байгаад байна л да. Тэрний ялгаал байна. Тэрнээс биш ерөнхийдөө бол хүний арьсанд үндэслэгдээд тэ анаахын ухааны үүднээс бол хийгдэж байгаа гэж байна. Тэр дайнаас хамаарад тийм гоо сайхны тэр үйлдвэрлэлт нь аюу тийм нөлөө үзүүлсэн. Тэрнээс биш Япон ч бас натурал юмдаа дуртай орно шүү дээ. Ногоон цаанаас гаралтай. Шиг хандлага тийм болоод байгаа юм шүү. Тийм. Яагаад тийм болсон бэ гэвэл би өөрөө 12 жилийн өмнөөс тийм natural organic юм болсон. Энэ ерөөс дэлхийн доллартай хамааралтай л та.
дэлхийн бохирдолт одоо тэрнээс хамаарат хүмүүсийн одоо буруу юм хэрэгжилж байгаа, буруу үйлдэлээс хамгаалаад одоо маш дэлхийн дулаар тий одоо узааны давхараг цоороо тэгээд одоо тэг өмнөд төрөл хойдвол юм өснөд хайлаа цагаан баага 10 жилийн дотор одоо устж гэж яригдж байгаа. Ер нь бол амьтад маш их устж өгөө болж байгаа. Тэрэнд бас гоо сайхны бүтээгдэхүүн маш том хамааралтай. Өдөр болгон хэрэгэлдэг хэдэн миллиард хүн тийм ээ. Тэгэнгүүт хэрэглэнгүүт яадаг вэ гэхээр ус руу урсаад хөрс рүү тэр чи явж ороод дээшээгээ буцаж гараад бороо олж бидний толгой дээрээс урсаад тэг ерөөсөө маш тийм хамааралтай. Тэгээд хямдхан мөртлөө олон үйлдвэрлээд байгаа тэр гоо сайхны бүтээгдэхүүн чинь жишээ нэг цэцэг тарихад бөөн хор хийж байгаа даа шүү дээ. Өхөлчгөн бол химийн бордоо тийм. Гэх мэтчлэн ингээд органик бүтээгдэхүүн бол органик хоол хүнс тийм ээ. Одоо хувцс хүртэл тийм болж хэлж штэ минимал гэл олон юм хэрэглэхгүй хог тарихгүй гэл нэг сайн юм аваа тэрийг удаан өмсөн ч гэдэг юм. Ерөнхийдөө би өөрөө тийм зарчимтай хүн. Тийм болохоор ерөөсөө бүх юм холбоотой байгаа даа. Дэлхийн дулаар байгаа дэлхийн бүтээгдэхүүн наад зах нь тийм байгаа. Эмэгтэй хүний хэрэглээд ер нь гэр бүлд маш чухал байдаг. Одоо эхнэр нь ч юм уу, ээж нь ч юм уу, одоо эх чинь ч юм уу дүүн хэрэглэхэд бүх хүн дуурайдаг байхгүй угаасаа. Нөхөр нь ч юм уу, хүүхэд нь ч юм уу. Тийм болохоор эмэгтэй хүн, ээж хүн, эгч хүн, дүү хүн, эмэгтэй хүн ер нь айгүй тийм ройлтой байдаг. Эрэмгэлтгүй уулмал ер нь бол тийм. Тийм болохоор би өөрөө эмэгтэйчүүдийн зориулсан салон ажиллаулдаг учраас нэг хүн ч болтгоо ойлгоод нэг хүн ч болтгоо дэлхийг аваад өөрийгөө аваад гэр бүлээ аваад эрүүл ягаасаа гэж. Тийм ээ тий. Тийм болохоор гоо сайхан ертөнцийг аварна. Натурал органик. Тийм ээ тий. Тэгвэл таны ярьж байгаанаас ойлгоход бас үнэтэй бүтээгдэхүүн бол сайн биш л юм биш үү? Ерөнхийдөө брендинг болцсон тийм брэндээ зараад байна шүү дээ. Тийм ээ. Гэхдээ бас маш хямдхан байдаг 100 хэм ч юм уу 200 yen тэр бол бүр авахад хэрэггүй. Бүр хэрэггүй. Тийм яа гэвэл ус гэлцрийн л орсон юм нөөрөндөө дөрхэд байна гэсэн. 100 yen бас тосноо зараад байдаг шүү дээ. Тийм амар нээлмэл будаг тийм ээ. Ер нь бол битээ аваасаа л гэж хүсэж тийм. За яг одоогаар таны салааны хувьд яг Монголоос ямар бүтээгдэхүүн оруулж ирж одоо үйлчлүүлж байгаа бэ? Тэнгүүд танай үйлчлүүлэгч, танай салааны үйлчлүүлэгчдийн 90% нь бараг Япон хүмүүс гэж байна шүү дээ. Япон хүмүүс Монгол бүтээгдэхүүнд ямар одоо тийм хариулт үзүүлдэг вэ? Хандлт тийм ээ. За тийм. За ерөнхийдөө бол яг Монголд үйлдвэрлээд Монголдо савлагдаад ирсэн бол зөвхөн ламуур байгаа. Ламуурын хоёр төрлийн нөөрний тос, биений тос гэж орж ирсэн байгаа. Тэр гурав бол гуруула юуны ургамлын гаралтай. Тийм ер нь Японд ингээд амтны гаралтай юм оруулж ирэхэд бас жоохон асуудалтай айгүй хэцүү байдаг учраас ерөнхийдөө эхний ээлжинд орсон байгаа. Цаашаа яхаа савн шампунь орох бах. Тэр маань өнөөдөр яасан sustainable гэд одоо дэлхийд ээлтэй тийм ээ. Одоо тийм шагнал байдаг байхгүй юу? Тэрийг энэ жил хүлээж авсан ламуур маань Японд тийм. Тэгээ нөгөө sustainable гэдэг чинь GDS гэх буюу нөгөө дэлхийд дахны одоо баримталж байгаа үзэл баримт. Тийм одоо маш бүгд л тийм бас одоо бүр бага сургуулиас Японы хүүхдүүд тэрийг баримталж эхэлж байгаа. Тэрний сая шагналыг авсан. Тэгээ ламуурыг оруулж ирэхэд бол Япон бүсгүй одоо хамгийн чухалчилж өөрөө захирал нь Японд дах захирал болж оруулж өөрөө гүйцэтгэд бүр 3 жил гүйж оруулж ирсэн. Тэгээ тэр бүсгүй маань надыг хүнээр дамжуулаад ингээд Монгол юм мэрэгжлийн гоо сайхан ч хүн байна гэд салуунда тавиад ингээд сурталчлаа. Тэ хүмүүст Япончуудад мэдүүлээд өгөөч ээ. Тэгээд гэдэг утгаар над дээр ирж уулзаад тэгээ би чинь яг нөгөө Монголынхоо нэг юм ч болтгоо дэлхийд таниулч, Япон таниулч гэж байгаа хүн учраас бол мэдээж зөвшөөрөөд хүлээж аваад тэгээд өөрийнхөө одоо салууны сайтууд болон зочидтой тийм ээ сард манайх яг private салон, жижиг салон гэдэг утгаараа би өөрөө яг ордог учраас сард нэг 120-130 хүн л ирдэг. Манад над дээр зөвшөлдөлдөг. Тэр хүмүүст бүгдэнд нь танилцуулаад ингээ хэрэглэхэд мэдээж үнэр тий одоо хэрэглэгдэх чардлага тий янз бүрийн хүн өөртөө тийм ээ. Гэхдээ ерөнхийдөө бол маш сайнаар хүлээж авдаг. Гоё үнэртэй юм байна, гоё лавандер үнэртэй юм байна, лемонграссын үнэртэй юм байна. Дээрээс нь тэгээд нөгөө натурал органик бас дэлхийгээ аврыг тий. Тийм утгатай учраас бол айгүй сайн хүлээж авсан. Өөр хоёр бүтээгдэхүүн байдаг. Нэг нь болохоор гуамарл гэдэг. Монгол цэцэрэг. Тийм. Тэгээд ерөөсөө 2012 оноос Япон захиралт, Япон компани Японд үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүн байна. Тэгээд 2010 оноос одоо захирал нь Монголд айгүй туртай ээлтэй хүн 90 очин тэгээд ерөөсө 2000 жилийн өмнөөс те манайх монголчууд цацарганаа маш сайн хэрглэж эхэлсэн. Тэгээд одоо цацарган дотор ч маш олон витаминууд байгаа штэ тийм ээ. Амин дэм одоо омега, витамин С, Э, Д гэл ер нь өөр жимсэнд ороогийн юмнууд маш байсан те суперфуд гэж нэрлэгдээд ерөөсө өөр хаанч авах. Тэнгүүт эхлээд жуус болгож оруулж ирсэн.
Гуамарлын цэцэргний шүүс. Тэгээд тэрийгэ Монголд одоо няцлаад контейнераар оруулж ирээд энд цавлаад үйлдвэрлээд бүтээгдэхүүн хийхээр болсон тэдний компани. Тэгээд тэр үед би өөрөө органик гоо сайханч мэрэгжлийн хүн гэдэг үүднээс захирлан санал тавиад тэгээд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь би оролцож органик бүтээгдэхүүн хийгээд одоо тэр органик маркет хүлээж авсан. Тэгээд түүнээс гадна манай салон Blue Medina гэдэг Японы ургамлуудыг ашигласан органик бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэгээд Japanese Herbal Oil Skin Care гэж яригд. Тэрний юу вэ гэхээр яг Japanese гэж нэрлсэн байх. Яг Японы өөрийнх нь органик бүтээгдэхүүн Японд үйлдвэрлээд тэгээд ерөнхийдөө тэн хагасдаас илүү нэг Японд ургадаг ургамлуудыг онцолж хийсэн байгаа. Түүхийд нь Японоос гаргаж ирсэн. Японоос гаргаж ирдэг. Одоо дээр үе одоо Японы маш олон ургамлууд байна. Японч бас уулын тэр дайнаас өмнө бол маш тийм натурал органик юм дуртай арт түмэн ер нь бол байгальтайгаа бас ойрхон. Тэгээ тэрийг нь одоо гаргаж ирсэн бүтээгдэхүүн байгаа. Тэгээ маш сайн бас үйлчилгээ сайтай. Тэгээд өндөр нь гоё өнгө нь гоё тэр нь бүгдээр нөгөө нэг органик натурал юмнасаа гаргаж авсан. Тийм бүтээгдэхүүн бас хэрэгэлдэг. Тэр бүтээгдэхүүний одоо компанийн би бас нөгөө багш гэж явдаг байгаа. Түүнээс гадна одоо бас Японд үйлдвэрлэгдсэн Монгол цэцэрганаар хийгдсэн угаан гэдэг. Угаан. Тий, угаан гэдэг. Одоо мэддэг өгтөч гэсэн нэлээд болсон байгаа. Тэр бүтээгдэхүүнийг бас одоо тэрний цэвэрлэгч байдаг юм уу? Одоо спрей мистч байдаг юм уу? Тос ойл гэдэг нь бас манай Монгол цэцэрганыг хэрэгэлсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө бол манай салууны ихэнх юм Монгол цэцэрган. Тий, Монгол цэцэрганаас гаргаж ирснийг голчилж би өөрөө хэрэгжилж байгаа. Тэгээ ерөн цэцэргэн гэдэг маань маш сайн бүтээгдэхүүн. Тий, тэгэхээр бүгдээрээ сайн ууч хэрэглээрэй гэж хэлмээр байна. Танаас төгссөн сургуульч болохоор Miss Paris гэдэг гоо сайхны сургууль байсан тий. Бас нөгөө нэг таныг бүтээгдэхүүн хэлсэн гэсэн чинь саналаа л да. Гоо сайхны чиглэлээр сурмаар байгаа Японд сурыг гэж бодож байгаа хүмүүс бас байгаа тий. Тэр нар та сургуулийн талаар ер нь яг ороход ямар шалгууртай байгаад яаж төгсдیں, ямар тийм судалгаа шинжилгээ хийдیں, та яг ямар чиглэлээр төгсөж үү гэдгийг. За Miss Paris гэдэг Японы гоо сайхны мэрэгжлийн сургууль 2 жилийн сургууль байдаг. Тэр маань 1982 онд байгуулагдсан Осакад. 1982 онд. Тийм. Жижигхэн сургууль скул маягаар. Одоо би салонд бас тийм хийдэг л дээ. Скул маягаар нээгдээд тэгээд ерөөсөө тэр захирал маань Шимоморо сан гэдэг захирал эмэгтэй байдаг. Тэр хүн маань Франц яваад сургуультай яваад улам мөнгө өөрийгөө дээшлүүлээд тэгээ буцаж ирээд одоо 132 салбартай тийм салуунтай тэгээ 4 сургуультай байдаг. Маш томорсон юм шүү дээ. Тийм. Тэгээ одоо Токио, Осака, Нагоя, Омияд 4 сургууль байгаа. Тэнд бол эрэгтэйч хүн сурж болно, эмэгтэйч хүн сурж болно. Тэгээ сая хэлсэнтэй men's aesthetic гэдэг эрэгтэйчүүдийн салонд эрэгтэй гоо сайханчтай байдаг. Ерөнхийдөө тэгээд эрэгтэй хамт айгүй залуучуудаа сурч исэн. Нэг ангид хүртэл. За тэр сургууль маань яадаг юм бэ гэхээр 2 төрөл байдаг. Одоо Miss Paris beauty専門 学校 бол Miss Paris одоо aesthetic 専門 学校 2 төрөл байгаа. Beauty гэдэгт нь өсчин гоос өсчин хумс мейкап ордог. Эстетик болон тэр одоо био гэдэгт нь болохоор арьс арчилгаа, тийм массаж болон одоо тийм анатоми хичээлээр ордог. Би болохоор тэрнээс нь орсон. Ерөөсөө нөгөө нэг анх Японд ирээд нүүр бодолд сурмаар байна гэж бодчихсон байхгүй юу? Тэгсэн чи яг нөөрэ амар арьсны асуудалтай байсан учраас энэ ерөөсөө мянга бодоод арьсны асуудалтай бол гой болохгүй мэн гэдгийг ухаарад тэгээд тэр нөгөө нэг дотроос нь тий яаж арьсаа гой болохгүй гэдэг бодсон. Тэгээд тэр сургуулийг сонгож орсон. Тийм. Тэнд ороход шалгалт бол яг бол болд юм биш үү? Болно. Тэгээд миний дараа хэд хэдэн монгол хүн төгссөн байдаг. Тийм нэг охинтой бас би холбогдчихсэн. Тийм танаа сургуулийг би төгссөн шүү дээ хичээгээ. Тийм. Тийм охин байдаг. Тэгээд тэр маань яаж тэр сургуульд орохын тулд яах ёстой вэ гэх юм бол ерөнхийдөө шалгуур гэж юм байдаггүй. Япон хэл ойлгодог болно. N2-оос дээш. Тийм. Одоо бүх юм Япон хэлээр нэгдэх. Хоёрдугаар маш их мэргэжлийн үг хэллэг орно. Тийм тийм. Антоми хичээл бүтэн 2 жил үзсэн шүү дээ. Япон хэл дээр тийм. Антомаас гадна одоо энэ будаг бүтээгдэхүүний хичээл заан. Дээрээс нь массаж заан, бүхэл биеийн нүүр, бие тий бүх юмны массаж заан. Дээрээс нь одоо салон яаж нээж ажилуулах уу? Бас хууль заан. Тэгээ бас эрүүл ах уу? Одоо тий цэвэрхэн байх талаар бүх юмыг заан. Тийм. Тэгвэл Япон хэлний сургуулиуд төгсөж байгаа энэ 2 хүүхдэд бол орчиж болно. Тийм хамгийн гол нь маш тэгээд хэлний мэдлэг сайн. Мэдлэг хэрэгтэй дээрэс нөгөө нэг төвчээр шаардлагатай. Өглөө ихсээс орой 5 хүртэл тэгэл бүтэн 5 хоног штэ. Тийм тэгээд нөгөө нэг
бүх юм мэдээж Япон хэл дээр мэргэжлийн хэл дээр. Тэгээд сургууль гоо сайхны сургуульд Японд 1-р ордог мис барь. Яг байр суурьчлагаар байгуулагдсан гэд маш хурдан томорж бас байр суурь болсон ба шүү дээ. Тийм. Тэгээд ерөөсөө захирал маань өөрөө л гоо сайханчаас байсан. Тэрнээс ахуулаад хичээгээд ирсэн тийм байгаа. Тэгээд ороход бол хэцүү биш. Мэдээж ороод сайн мөнгө авахгүй учраас виз гарна. Тийм. Бас хамгийн том асуудал юм. Тийм, виз гарна. Тэгээд төгссний дараа орж байгаа компаниасаа шалтгаалаад виз гарна. Тэг ажлын виз рүү сольж болно. Тийм. Тэрнээс жишээ нь одоо манай салонд орлоо гэхэд би ч нөө хувийн гэдэг private салон гэдэг утгаараа хийдэг учраас манай салонд орлоо гэхэд би бол виз гаргаж чадахгүй. Тэрнээс том одоо Капушки Кайша тийм ээ. Одоо хувьцаат компани тийм салгунууд бол виз нь гаргаж өгнө. Би өөр анх сургуулаа төгсөл тэгэж ажилд орж исэн. Тэгэл Япон улсаас гоо сайхны чиглэлээр сурах гэж байгаа бодож байгаа залуусын бол Япон хэлтэй сайн байх юм бол орж болох юм байна. Тэгээ бас дээрээс хүсэл сонирхолтой тий. Хүсэл сонирхолтой байж ш тэрийг бас хоёр жил яагаад маш хэцүү. Яг үнэндээ. Бүгдөө хоёр дэвчээр аягүй эрэхтэй. Жишээ нь одоо өглөө ирээл салууна сургуулаа цэвэрлэгээс эхэлнэ штэ. Цэвэрлэгээ хийгээл одоо хэрэглэх альчууруудаа бүгднийг базаал бэлтгээл ормор бүх юмаа бэлдээ. Тэгээд өөрөөсөө бие биен дээр яга багшаага дуудаж авцараа хичээлээ. Тэгэл завсарлага болгоноор тэрийгэ цэвэрлэнэ. Тэгэл дуусныхан дараа цэмбитлэн цэвэрлж харин хог мого хаяал. Ерөөсөө зөвхөн ингэж очиж суучаал хайрдаг юм бол ерөөсөө би шарахгүй юм шүү дээ. Маш хэцүү тийм. Тэгээд бас нөгөө кредиттэй хичээлдээ сайн явахгүй болвол төгсч чадахгүй. Ер нь бол хүсэл эрмэлзэл сонирхолтой байж байгаа. Аваад гарцсан байхад тэгэл бүх зам нээлттэй. Ер нь огт эмэгтэйчүүдэд зөвлөгөө одоо чинь гоо сайхан эрүүл байхын тулд 3 том зөвлөгөө юу л та яг ямар 3 зөвлөгөө вэ? 3 зөвлөгөө юу? Усан уу гэдэг чинь хүмүүс хэлдэг. Нэгдүгээр цай инээж явах хэрэгтэй. Инээж явах стресс хамгийн арьсанд юм уу? Стресс нойрготолт муу учраас маш сайн инээж явах хэрэгтэй. Хоёрдугаарт хоол унд ус. Тэ одоо сахараа багасгаарай гэж хэлмээр байна. Гуравдугаарт одоо өөрөө сонгох биш мэрэгжлийн хүнээр арьсаа харуулад бүтээгдэхүүн арьсандаа бүтээгдэхүүнөө тааруулаарай гэж хэлмээр байна. Бүтээгдэхүүнд арьсаа тааруулах биш. Тийм гурыг л зөвлөмөр байна да. За өнөөдрийн дугаард хүрэлцэн ирж оролцсон танд маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бас намайг урьсанд та нартай бас баярлалаа. Баярлалаа. Тэгээд маш үнэтэй зөвлөгөө хүмүүст маань хүрсэн байхаа гэж бодож байна. Гоо сайхны талаар болон ихтлэгийг хайрлсан органик бүтээгдэхүүн хэрэглэхийг уриалсан сайхан ярилцлага боллоо. Баярлалаа. Тэгээд залуус маань бас асуух зүйлсээ комент хийсгээр үлдээгээрээ бид нараас чадах чинээрээ хариулах болно шүү. Баярлалаа. Тий, тэгээ бас бидний YouTube хуудсыг те subscribe дараад дэмжээрэй гэж хүсэж байна те. За ингээд дараагийн дугаараар иргэд болцгаая. Тэр баяртай. Баяртай. Баяртай.